Батцамөр суманд аймгийн хөгжлийн бодлогын хэлтс болон уг хэлтсийн харьяа агентлагууд нээлттэй өдөрлөг хийлээ. Нээлттэй өдөрлөгт хөгжлийн бодлогын хэлтсийн харьяа агентлагууд болох хүнс хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар, газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, байгаль орчин аялал жуулчлалын газар, тээвэр авто замын газар, ус цаг уур орчны шинжилгээний албаны мэргэжилтнүүд тус тусын чиглэлээр сумын иргэдэд мэдээлэл хийж үйлчилгээ үзүүллээ. Сумдын зарим иргэд аймагт ямар байгууллага ямар үйлчилгээ үзүүлдгийг сайн мэдэхгүй тал байдаг. Энэ өдөрлөг хийгдснээр иргэд мэдээлэл хангалттай авч үйлчилгээгч манай хэлтс агентлагууд боломжоор сайн үзүүллээ. Мэдээж нэг өдөр төрийн үйлчлэгийг сумын бүх иргэдэд үзүүлж чадахгүй нь ойлгомжтой. Өдөрлөгт оролцсон байгууллагуудаас хамгийн ачаал өндөртэй байсан нь газрын харилцаа, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд байлаа. Үйлдвэрлэх жижиг үйлдвэрийн чанартай бодлого тийм төсөө хийсэн байна. Наадлын хийсэн төсөл өгөөгүй. За одоо нэг 2 жилийн хугацаанд ажил байхаа тэгээд үйлчлэх санаа байна. Юу 28 жилийн турш модерн хэмжээний хөрөлтөд хамтарч өсвөр бүхий эсхийтэй тэр чиглэлээр иргэнтэйг хийжсэн учраас надад туслаа. За энэ бидний хэрэг за та төсөө өнөхөр үнэ сайн төгөөг